За юу яцхандаа залсаа ингээд дараагийн видеонд тавтамжрал хэдүүлээ. Хэдүүлээ дараагийн видеонд одоо энэ видеон дээрээ Flask гэдэг framework-ийн талаар ярилцгаая. За тэгээд Python дээр хийж болох зүйлсүүдийн талаар хэдүүлээ ер нь видеон дээр ярилцах болно. Удаан ганц иймэрхүү энэ одоо веб framework л та. Би ч гэсэн бас одоо нэг саяхан нэг та нарт одоо видео байдлаар хүргэхээр нэг удаа бэлдэж туршиж үзсэн. За тэгээд ямар учиртай яадаг хийдэг гэдгийг эндээс ороод уншиж болно. Энэ дээр мэдээж одоо template энтер хэрхэн ашиглах уу тэр бол гэх мэтийн зүйлсийг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг байгаа. Django гэдэг нэг framework байдаг ч гэсэн ерөнхийдөө судалсан ашиглаж үзээгүй. За тэгээд гадны framework гэнэ form ямар хүнийг байдлаар одоо энэ хоёрын ялгааг уншиж үзлээ. За тэгээд хэдүүлээ анхын шатны мэдлэг авах түүн дээрээ суурлаад өөрийнхөө хүссэн юм хийн гэдэг одоо гол зорилготой болохоор би одоо Flask-ыг сонгож авлаа. Учир нь Flask бол одоо 10 оноос хойш хийгдсэн шиг байна. Миний ойлгосноор Django бүр 5 оноос хөгжүүлэгдэж эхэлсэн. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр Django бол аль хэдийн одоо PHP framework шиг одоо Django-гийн project үүсгэх үед одоо template, root юу гэдгийг тиймэрхүү зүйлсийн бүгдийг бэлдээд өгсөн одоо project босдог. Харин Flask-ийн үед бол ерөнхийдөө шууд нэг сүрхий олон фолдер үүсгэхгүй. Энэ нь бол баг фолдер үүсгэхгүй гэж хэлж болно. Тэгээд өөрөөсөө Flask-ыг ашиглаад ихэнх зүйлсээ гараар хийн. Тэгэхээр ер нь анхын шатны мэдлэг авах гэж байгаа өмнө дөнгөж эхлэх гэж байгаа бол ерөнхийдөө Flask-ыг одоо сонгож ашигласан илүү зүгээр санагдсан. За тэгээд Python руугаар installation хэсэг рүү орцгоё. За ерөнхийдөө бидний хэдүүлээ бол Python 3 ашиглаж байгаа. 3.7 ашиглаж байна. За хэдүүлээ бол Python 3.7-го ашиглана. Дээр нь нэмэлтээр орж ирж байгаа шинэ одоо ойлголт нь юу вэ гэхээр virtual environment гэсэн ойлголт орж ирж байгаа. За энэхүү ойлголт нь энэ яг одоо ямар асуудал шийддэг вэ гэхээр одоо ямарваа нэг програм хангамж эсвэл веб аппликейшн хөгжүүлж байгаа хөгжүүлэгч нар маань одоо вершн буюу одоо хувилбарын зөрүүтэй хөгжүүлж эхэлдэг. Virtual environment гэдэг нь яг одоо ямар боломж олгож байна гэхээр одоо заавал өөрийнхөө компьютер дээрх вершнээр прожект хөгжүүлэх биш, арай шинэ өөр нэг ингэж орчин бэлдээд тэр орчинд одоо
өөр төрлийн вершн дээр одоо ингээд хөгжүүлэлтээ хийж болно гэсэн үг. Одоо жишээ нь plus чи нэг 2 project хөгжүүлж байгаа л эхнийхтэр нь одоо нэг plus version 1.0-ыг ашиглаж ялаа гэж бодъё. Тэгвэл дараагийн нэг project чинь одоо version 1.1 хэд байдаг ч юм уу тэрийг ашиглана гэсэн үг. За тэгэхээр энэ virtual environment нь одоо ерөнхийдөө тиймэрхүү зүйлд ашиглагддаг. За тэгэхээр хэдүүлээ ажилд орцгоё. За сая би Flask гэдэг фолдер үүсгэсэн. За энэ дотор одоо юу ч байхгүй. За тэгэхээр хэдүүлээ virtual environment-тэй одоо үүсгэнэ. Windows дээр бол ингэж үүсгдэг юм байна. За bueno тэгчээ хамгийн сүүлд нь бол одоо тухайн virtual environment-ийн нэрийг өгдөг гэж хэлж болно. За ингээд virtual environment-ийнхаа юуг доторх бүтцийг харъя. Bin include lib py-sfg гэдэг ийм файлууд ерөнхийдөө дотор нь байдаг юм байна. Хэдүүлээ энэ фолдер руу орж ямарваа нэг юм одоохонд бол хийхгүй. За хэдүүлээ одоо яах ёстой вэ гэхээр за хэрвээ чиний компьютер дээр virtual environment одоо суугаагүй байх юм бол суулгах хэрэгтэй. Ер нь бол Python 3 дээр хэдүүлээ суулгах хэрэгтэй болно. За тэгэд иймэрхүү байдлаар virtual environment-ийг зүйлж болно. Эсвэл source гэдэг одоо команд ашиглаад за тэгвэл та нар харж байгаа нэг терминалийн урталт маань одоо тухайн одоо миний үүсгэсэн virtual environment-ийн нэртэй ийм хаалт юу ч их юм бэ нэг иймэрхүү юм үүсэж байгаа. За тэгэнгүүтээ тэгснийхаа дараа хэдүүлээ одоо Flask одоо суулгах хэрэгтэй болно. Тэр өмнө нь ч гэсэн хэлсэн бүгдээрээ ер нь PP-г ашиглана. Энэ Python-гийн package manager гэх юм уу? Install Flask. Окей. За та нар харж байгаа Flask суулгасан ч гэсэн ямарваа нэг одоо та нар хэрвээ PHP framework, Laravel, Symfony гэдэг ч юм уу тиймэрхүү framework суулгаж үзсэн бол маш олон фолдертой тийм одоо project ингэж generate хийж өгдөг. Flask бол ямар ч юм байхгүй. Хэдүүлээ тэгэхээр одоо зүгээр туршилтаар нэг үүсгэцгээе. app.py файл үүсгэт from Flask import. За энийг та нар ойлгож байгаа гэдэгт юм мэдээ найдаж байна. За хэдүүлээ жоохон туршилт хийж үзье. За энэ дээр gather test default үсгээд хэдүүлээ энэ фолдер дотор test file. Тэгээд
За ерөнхийдөө хоёр зүйлийг энэ дээр ярилцгаая. За эхнийх нь бол импорт буюу одоо тэр одоо импорт гэдэг keyword маань одоо яг ямар учиртай вэ гэдгийг хэдүүлээ ярилцсан. Энэ дээр нь хэрвээ та нар интернет дээр иймэрхүү кодууд хараад одоо энэ юу юм бол гэж бодож байсан бах. Зарим нэг нь ойлгохгүй байж магадгүй. За hello world гэж хэлж. Тэгвэл би одоо test.py гэдэг тест зүгээр print file гэж. За би жоохон одоо тойрогдуулж тайлбарлаж магадгүй шүү. Гэхдээ одоо жишээ нь хэдүүлээ ингэцгээ жоох тойрогдох юм шиг байна. Энийн оронд ер нь энэ доогуур зураас нэм гэдгийг ерөөсөө хэмжилж үзье тийм. За Python test.py за main гэж хэлж байна. Тэгвэл хэдүүлээ test.py зүг sorry guys Python test1 одоо энэ дээр харж байгаа тест гэдэг нэг одоо текст нэмэт хэвлэлээ. Одоо тест нэг файл руу орж үздэг. Одоо энэ дээр бол ямар ч би тийм одоо print command өгөөгүй энэ та нар харж байгаа. С жигтэй юу вэ гэхээр би өмнөх тест гэдэг нэртэй одоо Python-гийн файлыг ийшээ импорт хийж оруулж ирсэн. Тэгвэл тухайн импорт хийж оруулж ирсэн тухайн файл ерөнхийдөө Python-гийн код маань миний одоо энэ test1 гэдэг одоо Python-гийн кодоо ажилуулах үед тестийн код давхар ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр одоо та нар энийг хэвлээгүй мөртлөө энийг хэвлэлсэн байгаа та нар харж байгаа. За тэгвэл энэний одоо учрыг хэвлээч гэжтэй энийг хальт тайлбарлаж өгье. Хальт бас биш ээ. Ерөнхийдөө маш энгийнээр тайлбарлаж өгье. За тэгэхээр хэрвээ та нар одоо ингээд Python хэлийг сураад цаашаа явцад ингээд хэдэн Python файл Python-гийн кодуудыг хооронд нь импорт хийж ашиглах шаардлага одоо цаг хугацааны хувьд та нарт одоо шаардлагатай болж эхэлнэ. Тэгэхээр тухайн файлыг яг өөрийг нь ажилуулсан уу эсвэл импорт хийж оруулж ирж ажилуулсан уу гэдгээс шалтгаалаад тухайн Python кодынхоо өөр хэсгийг ажилуулах одоо шаардлагатай болж эхэлдэг. Одоо жишээ нь хэвлэлийн энэ дэр функц бичээ. За main print test Python өөрөө ажиллаж байна. Нөгөөх нь за юм гэж test Python import хийж ажиллаж байна. За мэдгүй иймэрхүү байдалтай.
Тэгэхэд тест sorry guys. Ингэх шаардлагатай. Окей. Sorry. За тест файл нь өөрөө ажиллаж байна гэсэн одоо файлыг текстийг хэлж байна. За тэгвэл хэдүүлээ. За тест файлт нь импорт хийгдэж ажиллаж байна. Хоёр дахь файл гэж хэллээ. За ингээд ерөнхийдөө бол ийм зүйлийг одоо хэлээд байгаа. Тухайн одоо доогуур зураас main доогуур зураас гэдэг тэр хувьсгч маань ерөнхийдөө бол тухайн Python-гийн файл маань одоо яг ямар ямар байдлаар ажиллаж байгаа гэдгийг ерөнхийдөө зааж байгаа гэсэн үг. За тэгэхээр тийм ээ. Ер нь бол тиймэрхүү. За ингээд энэ мэдээж бас GitHub руу орчин та нар бас хараад зэрэг. За буцаад Python-ийнхаа код руу орцгоё. За тэгэхээр би алдаа гаргаж магадгүй. Алдаа гарах юм бол хэдүүлээ documentation руу явж ороод харчих боломжтой. За return hello world. За хэдүүлээ энэ дээр гаргаж жагаад нөгөөх дээр болохоор шууд Python sorry guys хэдүүлээ ингэж нэмж код бичнэ. If энэ дээр хэдүүлээ энийг бичиж өгөх шаардлагатай байх. За ерөнхийдөө бол хамгийн энгийн plus code маань энэ. За ажиллуулж үзээд хэрвээ ажиллах юм бол би тайлбарлаж өгье. Окей. Debug mode of окей. За hello world гэдээ ажиллаж байна. Ямар ч байсан бид нар бичиж чадлаа. За ингээд лого харах юм бол тэдний цагт git методоор одоо хандж орж ирсэн. Хүсэлтийн хариуг одоо амжилттай буцаасаа гэдэг ч юм уу. За одоо хэдүүлээ энэ дээр debug mode off гэдгийг харж байгаа бах. За энэ дээр debug mode гэдэг нь яадаг вэ гэхээр одоо энэ дээр би гэж бичил та. За ингээд save. За тэгвэл хэрвээ чи өмнө нь нэг PHP framework ашиглаж үзчихсэн бол одоо ингээд өөрчлөлтийг хадгалахад шууд ингээд өөрчлөлт нь одоо шууд сервер дээр автоматар ингээд явагдаж байдаг. Энэ өөрчлөлт хийх үед өөрчлөлт нь одоо local host дээр харагдахгүй байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо debug mode off гэж байна.
environment mix production болсон байна. Хэдүүлээ ерөнхийдөө бол debug модыг on болгох хэрэгтэй хөгжүүлэлтийн явцад. Тэр нь ямар одоо давуу талыг олох вэ гэхээр энэ ямар давуу талыг олгодог вэ гэхээр одоо чи шууд файлаа хадгалахад файл дээр өөрчлөлтийг хадгалахад л шууд өөрчлөлт нь шууд одоо синхрон байдлаар шууд local host дээр харагдана гэсэн үг. За ингээд нөхөө болчлоо. За debug mode нь on гэдгийг та нар анзаарч байгаа бах. Debugger нь active болсон. За тэгэнгუთ тэгвэл одоо би энийг устгах байгаа хадгалаад буцаад оръё. Тэгэнгუთ одоо өөрчлөлтийг шууд барьж аваад loading хийж байна. За ингээд би local host ажиллуулгаад одоо миний өөрчлөлт шууд ингээд ороод ирсэн байна. За ерөнхийдөө энэхүү одоо өөрчлөлтийг барьж авч байгаа энэ хэсгийг магадгүй одоо хэдүүлээ бас хийж болох юм. Watchdog ашиглаад би өмнө нь танарт бас өмнөх видеон дээр өмнөх видеон дээр өөрчлөлт хийгээд тухайн файл өөрчлөгдөж байгаа тухайн фолдер өөрчлөгдөж байгаа хэсгийг хэвлээ барьж авч чадсан. Тэгэхээр хамгийн энгийн одоо веб аппликейшн маань одоо ингэ бэлэн боллоо. За ингээд та нар одоо юу яагаад үзээрэй? Юу яагаад гинэ? Одоо темплет ашиглах гэж үзээрэй. За та нар мэдээж энэ тэмдгийн онлайн туториал буюу одоо нэг хичээлүүдийг үзэх боломжтой. Дээр нь өөрийнх нь докюменташныг гүйлгэж үзэх бас боломжтой. Энэ докюменташн нь бол одоо харьцангуй бажгүй ойлгомжтой докюменташнууд байгаа. Одоо жишээ нь энэ дээр сая миний бичсэн код гарч байна. За докюменташныхын хувьд шууд environment variable зарлаад тэнгуү шууд +run гэж явчихж байгаа. Хэдүүлээ болохоор арай өөр зарчмаар ажиллуулсан. Энийгээр ажиллуулсан ч болно. Ялгаа байхгүй. За хэрвээ Windows-тай бол ингээд environment variable-ыг зааж өгөө тэгээд ажиллуулах шаардлагатай гэсэн үг. За тэгээд энэ дээр одоо дараагийн чиний хийх ёстой юмнууд одоо энэ дээр жишээ нь байна. Хэрвээ одоо жишээ нь энэ дээр route буюу замуудыг зааж өгч байна. Жишээ нь хэдүүлээ энэ дээр за хэдүүлээ бод гэж hello world, this is my first vlog. Мэдхгүй ийм хөө байдалтай. Яп. Алдаа гарчээ. Endpoint blah blah blah. Function mapping.
Дэчин функцийн нэг өөрчлөлт яваад байгаа хүмүүс байна шүү дээ. За одоо ингээд шууд одоо чинь тэг icon цаг юм гэдэг шиг ингээд шууд одоо local host гээд бичээд ороход шууд одоо энэ hello world гэдэг нь харагдана гэсэн үг. Тэгвэл энэний дараа about гэж бичээд ороход hello world, this is my first blog. За гэх мэтлэн ингээд вебсайтыг хэлбэрхэн хийх боломж та юм байна. Залуусаа туршаад үзээрэй. За энийг би хэрвээ virtual environment-тэй одоо try гэж бодох юм бол deactivate гэдэг шиг санагдаад байна. За байна. За ингээд өнөөдрийн видео энийгээр ингээд дуусгая. Ягаад ийм богино видео хийгээд байгаа гэхээр YouTube channel-ийнхаа статистикийг би ерөөхдөө хараад байгаа. Тэгэд хүмүүсийн үзэлтийн одоо дундаж хугацаа нь маш бага байгаа. Тийм болохоор би аль болох хүмүүсийг магадгүй залхаад байгаа гэж бодоод ийм богино видео хийгээд байгаа. Тэгэхээр дараагийн видеон дээр хэдүүлээ өөр зүйл чи ярьж магадгүй айл эсвэл Flask-а өргөжлүүлээд template дээр ашиглаад явах. Тиймэрхүү хоёр сонголт байна. Мэдээж дараагийн видеон дээр хэдүүлээ Flask-а ашиглаад дахиад арай илүү одоо HTML арай илүү ганган тиймэрхүү юм хийх боломжтой. За тэгээд өөр хэдүүлээ Python ашиглаад одоо зарим нэг асуудлуудыг шийдэх гэж хичээн дараагийн видеон дээр. За ингээд энэ удаагийн видео энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн видеогоор уулзлаа.